Дараагийн мэдээг танилцуулъя. Хөгжим тогтмол сонсдог байх нь хүмүүсийг зөнөглөх өвчнөөс сэргийлэх боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон. Нас их тусам хөгжим тогтмол сонсох нь зөнөх өвчин үүсэх эрсдлийг мэдгэцгүйч бууруулж болохыг шинээр хийсэн судалгаанаас харж болно. Австралийн судалгааны баг 70 болон түүнээс дээш насны 10,800 гаруй насанд хүрэгчдийн дунд дадал зуршлын шинжилгээ хийсэн. За энэ үеэр хөгжим хизээч сонсож байгаагүй эсвэл хаяа нэгтээ сонсдог хүмүүстэй харьцуулахад хөгжим тогтмол сонсдог хүмүүс зөнөх өвчин үүсэх эрсдэл 39% бага байгаа гэдгийг тогтоосон. Хөгжим үргэлж сонсдог хүмүүс зөнөх өвчин үүсэх магадлал бага байгаа төдийгүй танин мэдгүн чадварын бууралт нь 17% бага байгаа. За танин мэдгүн нийт оноо нь бол ихээхэн өндөр байдаг. Өдөр тутмын үйл явдлыг эргэн санахад ашигладаг ой санамж нь сайжирсан болохыг бас судалгаагаар тогтоосон байна. Үүний зэрэгцээ хөгжмийн зэмсэг тоглох нь тархины эрүүл мэндэд тустай гэдгийг бас тодорхойлж тогтоосон. Хөгжмийн зэмсгээр тоглодог хүмүүс зөнөх өвчин үүсэх эрсдэл нь 35% бага гэдгийг мөн судалгаагаар тогтоосон. Хөгжим сонсож тоглодог хүмүүсийн хувьд зөнөх өвчин үүсэх эрсдэл 33% бага, танин мэдгүн чадвар буурах эрсдэл нь 23% бага байгаа гэдгийг судалгаанд харуулсан. Судалгааны үр дүнгээс харахад хөгжим сонсох тоглох нь ахмад наснуудын танин мэдгүн эрүүл мэндийг хадгалахад чухал стратеги байж болно гэдгийг Австралийн Монашийн их сургуулийн судалгааны багийн судлаачдын нэг болох Эма Жапа хэлсэн байна. Гэсэн хэдий ч судлаачид судалгааны үр дүн ажиглагдлын шинжтэй судалгаа байсан хөгжим сонсох нь зөнөх өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг эсвэл танин мэдхүйг сайжруулдаг болохыг нотолж чадаагүй гэдгээ хэлсэн. За өөрөөр хэлбэл зөвхөн энэ бол ажиглалтан дээр тулгуурсан судалгаа болохыг онцолсон. Судалгааны хязгаарлалттай тулгуурсан. За ялангуяа сонсголын хэвийлт хөгжмийн зуршлаас хамааралтай байх буруу шалтгаанд холбоо үүсэх магадaltaй энэ бүхэн нь болгоомжтой тайлбар хийхийг эрдэмтдээс шаардаж байна гэж хэлсэн. Ирээдүйд бол хийгдэх судалгаагаар хөгжмийн төрлүүд нь зөнөх өвчин үүсэх эрсдлийг бууруулахад илүү ямар холбоотой байдгийг талаар илүү нэгт судалгаа хийх боломжтой гэж бас судлаачид хэлсэн байна. За энэхүү судалгаа нь дэлхийд даяар зөнөх өвчин үүсэх тохиолдол улам бүр нэмэгдэж байгаа үед хийгдснээрээ онцлогтой болж байна. За одоогийн байдлаар дэлхийд даяар 57 сая хүн зөнөх өвчнөөр шаналж амьдарч байгаа юм байна. За тэдний 9.8 сая нь Европод байдаг. За энэ тоо бол эх 10 жилд өсөх төлөвтэй байна. Альцгеймерийн өвчний олон улсын байгууллагын мэдээлснээр жил бүр зөнөх өвчин үүсэх эрсдэл 10 сая гаруй шинэ тохиолдол бүртгэдэг. За энэ нь бол 3.2 секунд тутамд нэгэн шинэ тохиолдол бол гарч зөнөх өвчнөөр хүн өвчилж байдгийг харуулж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд энэхүү зөнөх өвчин нэмэгдэж байгаа. За ялангуяа эмэгтэйчүүдийн дунд зөнөх өвчин нэмэгдэж байгаа гэдгийг эрдэмтэд анхааруулж байгаа. За тийм учраас энэхүү өвчнөөс сэргийлэх цаашид эрсдэл хүчин зүйлийг бий болохгүй байх нь гол чухал зүйл бол болж байгаа. За энэхүү зөнөх өвчин үүссэнтэй холбоотойгоор ахмад насны асаргаа, за мөн тэдэнтэй холбоотой асуудлууд бол үүсч байгаа. За энийг бол нийгэмд бол томоохон дарамтыг үүсгэж байгаа. За энэ нь бол цаашлаад улс орнуудын нийгмийн хангалтын бодлогот гол нөлөөллийг үзүүлэхээр байна. Мөн дэлхийн улс орнуудад хүн ам ихээхэн хөгширч байгаатай холбоотой хөгшрөлтийн өвчин гэж нэрлэгдэх энэхүү зөнөх өвчний асуудал олон нийт дэлхийн нийтийн түгээмэл асуудал болох хандлагатай байгаа учраас эрдэмтэд энэхүү өвчний эрсдлийг бууруулах ийм хүчин зүйлүүдийг тодорхойлох зорилгоор судалгааг хийсээр байгаа юм байна.